байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За, манай Кизуна боловсролын төвөөс та бүхэндээ зориулаад тогтмолоор Японд сурч ажиллах амьдрахтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл хүргэнэ. Замсныхаа дагуу Ганбаяр гэдэг оюутнаа ураад ярилцлаганд оруулж байна. За, Ганбаяр сайн байна уу? Сайн байна уу? За, өнөөдөр өдрийн мэнд хүргэе. За, өнөөдөр багшийнхаа урилгыг хүлээж аваад цаг заваасаа одоо зориулаад ингээд ярилцлага өгөх гэж явж байгаадаа чамд маш их баярлж байна. Баярлалаа. Чин чамаас өнөөдөр нэг товчхоо хэдхэн зүйл асуух гэдэг юм. Тэгээд асуултуудаа асуухын өмнө өөрийгөө манай үзэгчдэд товчхоо танилцуулах уу? За. Хамаг Ганбаяр гэдэг одоо 17 Кизуна сургуулийн төвөөр дамжаад Очи гэдэг нэртэй Японы сургууль ахиуцсан тэгээд 2 жил сурцаад одоо Японы хувьд төвшөнтэй одоо хэлбэл дэсэд эрхлэн чиглэлээр ажиллаад байна. За. Одоо бизнес чиглэлээр сурч байгаа. Бизнесийн чиглэлээр гэсэн үү? Одоо бизнес, одоо үсгийн мэдээллийн бизнес гэж бас нэг шинэ чиглэл тийм үү? За, манай Ганбаяр маань нөгөө сургуулийнхаа эргэн тойрон ойр орчмыг танилцуулна гэдэг утгаараа гадаа яриагаа хийгээд явж байгаа учраас баг зэрэг гадаад орчны чимээ орж магадгүй та бүхэн маань энийг бас болгож үзнэ байхаа гэж найдаж байна. За, Ганбаяр маань одоо Японд очиод баг 2 жил гарсан болцсон уу? Одоо 3 жил гараад байна. Өө, баг бүтэн 3 жил боллоо тий. За. Тэгэхээр Японд одоо дасаад орчин нөхцөлдөө дасаад хүн цаг агаар одоо юу гэдгийг хоол ундандаа бүр дасаад сайхан болчихж байгаа зү тийм ээ. Ерөөхдөө ахиснаа даган хамаагүй байсан. Очигийн Японы хэлний сургуульд юу суралцах ямар байсан бэ? Очи 내가 амарстай. Тэгээд юу гэдэг гадаад үйлдвэртэй дандаа харьцдаг гэдгээ утгаараа ч юм уу. Ямар нэгэн үйл ажиллагаанууд байнгын байгууллагын тэгээд төгсгийн алдад нөгөө дараагийн сургуулиудыг бас өөр сургуулиудаа сайн танилцуулаад сонгох сургуулийн сонгож өгөөд тусган дээр бол ер нь ойлгож айгуу сайн. Хичээлийн багш нарын хувьд ч гэсэн айгуу сайн. Ер нь чанга шүү. За болж байна те. Багш нарын хувьд сайн гэхээр чинь яг та эдэг Японы сурахад чинь их одоо тус дэм болж Японы хэлийг их сайн сурахад нөлөөлсөн байх юм тийм ээ? Тий, өглөө одоо ингээл яадаг унтцдаг ч юм уу янз бүрийн юм болно шүү дээ. Одоо шин ажиллаа, өдөр ажиллаа. Тэнгүүд 9 цаг гэхэд л заавал залгана. За. Тэгэл залахгүй өдөр байхгүй. Хэрвээ хоцрох юм бол 9 цаг заавал залгана. За. Хичээлээсээ хоцрохгүй дээ шүү. За түрхэн гараад ирээрээ гэд бараг л их эцгийн орноос үүр гүйцэтгэх нь шүү дээ, тий? Оо, ээж аваас илүү. Сайн байна шүү дээ. За. Сурах гэж аюу хичээдэг болохоор юм тийм сурахгүй хахаас шаарга. Тэгээд би анх ажид очсон нөгөө Монгол оюутан ганцаараа очсон. Тэгээд ангийнхантайгаас тэр багштайгаас тэр харилцаанд төлөө англи хэлч нэгсээ мэддэг болохоор сурахаас шаарга байхгүй. Хоёулаа сайн шамдад сурхаас 10 байхдаа сурсан байх нь шүү дээ, тий? Хэлээ ингээд ерөнхийдөө нэлээд сайн сурчиж байна, сурагчж байна тийм ээ. За тэгээд хичээлийнх нь ерөнхий байдал орчин нөхцөл бол их сайн байсан байх нь шүү дээ. Тэгээд одоо Очи хочин байсан байраас л одоо бүр гой байм гарсан. Конничива. За энэ дайламд үзэж байгаа Кизуна боловсролын төвийн сувгийг пэйж хуудсыг бидний мэдээллийг үзэж байгаа хүмүүстээ зориулаад хэлэхэд манай Кизуна боловсролын төв болохоор Японы нийтдээ 40 гаруй 50 сургуультай албан ёсны хамтран ажиллах гэрээтэй хамтарч ажилладаг юм байгаа юм. За тэрэн дундаа Очи гэдэг энэ Японы хэлний сургууль бол эдгээр одоо
40 гаруй сургуулийн маань тэргүүлэх одоо сургуулиудад ордог. Хүүхдүүд маш их очиж суралцах дуртай. Оюутнуудтай одоо тавих анхаарал халамж сайтай, сурлагын чанар сайтай. Тэгээ сургуулийнхаа орчин нөхцөл нь маш сайн гэдэг утгаараа ер нь нэлээд нэр хүндтэй Японы хэлний сургуулийн байгаа юм. Тэгээ дараагийнхаа нэвтрүүлгүүдээр яг ОЖ-ийн Японы хэлний сургуулийн одоо гадаад оюутан хариуцсан менежертэй, сургалт хариуцсан одоо захиралтай одоо цувралаар яриа тайлбар хийгээд явъя гэж одоо багш нь төлөвлөд байж байгаа юм. За тэгээд ган баяраасаа болохоор ерөнхийдөө ОЖ-ийн маань ерөнхий төлөв байдлын юм байна гэдэг утгаараа мэдээлэл авчиж байгаа шүү дээ. Тэрнээс гадна ер нь манай тэнд очисон хүмүүс ер нь ихэнхдээ ажил хийж байгаа тийм ээ. Тий, ажил. Ажил хийх байр байдлын хувьд бол ОЖ маань хэр хамтарч ажиллах уу, ажил төрөл олж өгөх гэдэг юм уу? Тэр нь ер нь хэр зэрэг байдаг юм бол? Ажил хийхийн тал дээр бол угаасаа юу? Нэг юм хэлэхэд одоо Японд анх орж ирэхэд юу байдаг юм бэ? Зайро карт гэдэг амьдрах орчин суух гэсэн карт өгөөд тэрэн дээр нь ажиллах эрхийн дарж өгнө. Тэгээд ер нь Японд оюутан болж ирэх юм бол гадаад оюутан болж ирэх юм бол ер нь бараг VIP гэсэн гарал юм да. Анх ороход иммиграшн дээр нислэгтэр нь очирлаад оюутнууд энгээр ороорой гэж. Оюутнууд ямар очирг орж жишээ нь. Тэгээд ажил хийгээд оюутан бол хаан чамаагүй. Тэрээс ихтэй чи анх ирсэн ирээгүй нөө одоо жишээ нь өөрөөсөө чи ихтэй дөнгөж ирсэн юм ажиллахгүй гэдэг юм байдаг юм шиг байдаг. Японд тийм байхгүй. Дахиж мэдхгүйсэн ч заагаад байгаа. Тэгээд ямар ч ажил чи би оюутан ингээд ажил хийсэн маа гэдэг чинь тэнч үгүй. Хамгийн гоё Японд тэгээд сургуулиас бас ихний эзэнд ажил олж өгөн. Тэгээд сургуулийн зарлах самбар дээр бас ажиллаад байдаг. Тэгээд тэнцээс өөрсдөө сонгоод энэ экспирио гэдэг тийш бас холбоотой байна. Тэгээд ажил хийхэд аягүй тохиромжтой шүү дээ. Амар шүү дээ. Амар юм байна тий. Солонгос дээр оюутны дээрээс асууад ажил хийх байхгүй. Тэгээд яаж амьдрал мэдхгүй тэгээд гадар дээр нууцаар ажилладаг юм шиг. Японд бол ажиллахгүй ч амьдрахгүй. Тийм шүү. Японд заавал ажил хийж тодорхой ажил хийх цаг лимит байгаа тийм ээ. 7-28 цагийн лимит. Тэр 28 цагийнхаа лимитэндээ яг тааруулаад ажлаа тодорхой цаг хугацаанд яг үнэнч тийм ээ сэтгэлээсээ сайхан хийгээд яваад байх юм бол Японд бол үнэхээр амьдрахад сайхан гадар шүү дээ. Тэгээд ОЖ чинь угаасаа нөгөө Токиогоос 30 минут бараг Токиод ордог байхгүй юу? Нэг голын цатлаар одоо Каогучи гэдэг голоор таслагдал Сайтамаар орчдөг. Каогучигаас уушаалаар Токиод орчдөг болохоор тэгээд цалингийн одоо юу гэх үнэлгээ цагийн үнэлгээ аягүй ихэд Токиод ажилласан. Тэгэхээр Токиод ажиллах юм байх юм шүү тийм ээ. За их айтайхан бүх орчин нөхцөл ихтэй зүйлс нь бол манай оюутнуудад таалагчдаг сургууль байгаад байгаа юм л да. Тийм. Ажиг гоё. За та бүхэндээ манай Кизуна боловсролын төвөөр жуулчлуулан Японы улсын ОЖ Японы хэлний сургууль суралцахаар явсан оюутан Ганбаяртай хийсэн ярилцлагынхаа 1-р хэсгийг төлөвлөлөө. Энэхүү ярилцлагын маань хүлээж авч үзсэн та бүхэндээ маш их талархаж байна. 2-р хэсгээрээ оюутан Ганбаяр маань Японд хэрхэн яаж ажиллаж амьдарч байгаа талаараа болон ОЖ Японы хэлний сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. 2-р хэсгээрээ дахин уулзтлаа түр баяртай.